Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Wheel of Fortune podcast-ээс гаргаж буй таарат сешний 3 дугаар дугаар хүрч байна. Энэхүү 3 дугаар дугаараар болохоор зэрэг яг хамгийн ихэнд те ингээ синглчүүдэд зориулсан болвол яг одоо болохоор зэрэг хостой хүмүүс зориулсан уншлага хий гэж бодсон байгаа. Тэгэхээр одоо болохоор зэрэг хостой хүмүүс маань энэ 3 сонголтоос харж агаад яг ингээд нүдэнд туссан таалагдсан гэсэн хөөдрөө сонгорой гэж одоо зөвлөх байна. Тэгээд 1 2 3 гэдэг энэ 3 сонголт байгаа. За тэгээд энэ 3 хөөдрийн дараа болохоор зэрэг яг юу болох вэ гэхлээр энэ хөөдөр нь болохоор зэрэг ерөөхдөө танд зөвлөгөөг бол илэрхийлж байгаа. Тэгээд дараа нь болохоор зэрэг яг таны яг ерөнхий шин чанар, тэр хүний ерөнхий шин чанар, та тэр хүний талаар яг юу гэж боддгоо, тэр хүн таны талаар яг юу гэж боддгоо. Тэгээд бас энэхүү харилцааны яг ерөнхий шин чанар, яг энэхүү харилцааныг яагаад учирсан бэ гэдэг ч юм уу те тэр зүйлийг ингэж илүү их ингэж гаргаж ирэх учиртай хөзрүүдийг дэлгэх болно. Тэгээд та бүхэн минь энэ 3 хөзрөө гурвангийн сайн ингээ харж агаад тэгээд хамгийн нүдэнд туссан яг нэг л хөзрөө сонгох хэрэгтэй шүү. Нэгдүгээр үзрийг суулсан хүмүүс маань уншлагтаа тавтан морилно. Нэгдүгээр үзрийг суулсан хүмүүс маань ийм одоо sad angel буюу те ийм sad эрэгтэй angel буюу юм гонигтай сахиусан тэрийг ингээд суулсан байх учиртай. За тэгэхээр энэхүү одоо үзэр маань яг юу гэж байгааг та бүхэн одоо энэ иш ингээ харна. Энэ болохоор зэрэг don't make decisions based on guilt or what you think you should do, for it's only in being true to yourself that you can be true to others гэдэг ч байгаа. Тэгэхээр энэ нь болохоор зэрэг сонголт гаргахдаа ингэх ёстой байсан, тэгэх ёстой байсан гэсэн ямарваа нэгэн тийм өөрийгөө буруу шаасан зүйл дээрээ толгуурлаж бити сонголт гаргаа. Эсвэл ийм зүйл хийх ёстой гэж бодсондоо толгуурлаж бити сонголт гаргаарай гэж юм. Энэ нь яг сонголт гаргах гэдэг нь яг үнэндээ өөртөө болон бусдад үнэн шудраг болон яг үнэн хандахтай юм шүү гэж хэлж байна. Тэгэхээр яг энэхүү харилцааны яг чухал зүйл нь яг тэр хүнд би ийм зүйл хийх ёстой, тэр хүнд би ингэх ёстой гэсэн ямарваа нэгэн тийм бодол гэхээсээ илүүтэйгээр яг өөртөө үнэн байгаад, өөртөө үнэнч байгаад, нөгөө хүнтэй ч гэсэн үнэн байгаад, нөгөө хүнд үнэнч байх хэрэгтэй гэдгийг ер нь бол сануулсан тийм үзэр гарч ирлээ. За тэгэхээр яг одоо болохоор зэрэг энэ дээр баахан үзрнүүд ерөөдөө гаргаад ирсэн та бүхэн маань ингээд толгойн хэрэгжиж магадгүй. Энэ болохоор зэрэг энэ 4 үзэр болохоор зэрэг яг таны ерөнхий шин чанарыг харуулж байгаа. Энэ 6 үзэр болохоор зэрэг тэр хүний ерөнхий шин чанарыг харуулж байгаа. За энэ үзрүүд нь болохоор зэрэг яг та тэр хүний тухай яг юу гэж бодож байна вэ гэдгийг ер нь бол харуулж байгаа. Энэ үзрүүд нь болохоор зэрэг тэр хүн таныг яг юу гэж бодож байгаа гэж ерөөдөө харуулж байгаа. За энэ хөдрүүд нь болохоор зэрэг хамгийн доор байгаа хөдрүүд нь энэ харилцааны ерөнхий байдал яг юу вэ гэж ер нь бол харуулж байгаа. Тэгээд сая дөрөв ерөөдөө хөдрүүдээ ингэж гаргаж ирсэн, дэлгэж тавьсан тэр бичлэгийг ерөөдөө та энэхүү бичлэгний хамгийн сүүлд ер нь бол харах боломжтой, үзэх боломжтой тайм стамп дээр тавьчих. Та тэгээд тэрэн дээр ерөөдөө ингээд яг үнэхээр ингээд үнэн зөв хэлсэн үү, яг ингээд үнэхээр гарч ирсэн үү гэдгийг ер нь бол тэндээс ингээд харах боломжтой. Яг өмнө нь болохоор зэрэг ингээд хүзэр ойлгохтой маш их удаа байна гэж тийм одоо комент ирсэн болохоор яг тэрэн дээр толгуурлаа шууд ингээд орж байгаа шүү. За тэгэхээр шууд үзрүүлгөө явъя. За Death болон The Lovers гэдэг 2 үзэр хоёулаа доошоо харж гарч ирлээ. Тэгэхээр энэ 2 үзэр нь яг таны ерөнхий шин чанар, ерөнхий байдал, зан чанарыг чинь яг илэрхийлж байгаа. Тэгэхэд болохоор зэрэг Death доошоо харж гарч ирсэн нь ерөнхийдөө та яг ингээд өөрчлөгдөх, ямар нэгэн зүйлийг өөрчлөгдөх дургу тийм хүн байна. Одоо харилцаа гэдэг ч юм уу, эсвэл ямар нэгэн тийм ажил байлаа, эсвэл хобби, сонирхол, өдөр тутмын ингээд өдөр тутмын байдал чинь ингээд нэгэн хэвээ байхад та ингээд илүү их дуртай. Эсвэл яруу нэгэн байдлаар ингээд шин өөрчлөлтүүд, шин ингээд боломжууд орж ирэхэд та тэдгэрийг нэг ямар ингээд дуртай биш, тэдгэрт нэг ямар дуртай биш, та ингээд өөрөө өөрчлөгдөх дургу яг
байх туртай гэж эндөөс ер нь бол гарч ирж байна. Тэгээд бас The Lovers доошоо гарч ирсэн нь ерөөдөө та ингээд сонголт ерөөсөө хийж чаддаггүй. Ерөөсөө ямар нэгэн зүйлсээс дандаа ингэж хоёрддог. Яг алийг хийхээ мэддэггүй гэсэн нэг ингээд тийм одоо зүйл гарч ирлээ. Тэгээд Seven of Earth, Five of Earth гэдэг энэ хоёр хөзөр хоёулаа гарч ирсэн. За энэ хоёр хөзөр нь болохоор зэрэг яг юу илэрхийлж байна вэ гэхлээр та ерөөдөө нэлээх хөдөлмөрч тийм хүн. Тэгээд яг өөрийнхөө нөгөө нэг хөдөлмөрлж байгаа болохоор тэрхүү зүйлийнхээ одоо reward гэж ярьдэн шүү дээ. Одоо ингээд ол цомог тэр ашиг тэр бүх зүйлүүдээ ерөөдөө шууд авахыг бас хүсдэг. Гэхдээ яг үнэндээ тэр ол цомог нь жоохон удажиж ирдэг гэж ерөөдөө энэ дээр харагдчихээн. Яг ингээд та ингээд энэ хүртэл маш их хөдөлмөрлж байхад яг иймхэн зүйл ингээд авах юм уу гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү ингээд бодол санаа ингээд ер нь бол болдог. Гэхдээ ерөөдөө бол яг ингээд тэхэн ч гэсэн зөвлөдөө гэхдээ цаашаа хөдөлмөрлөөд байх хэрэгтэй шүү гэж ер нь бол зөвлөж байгаа энэ хөзөр. За Five of Earth гараад ирсэн. Энэ нь болохоор зэрэг ерөөдөө яг нэг талын хайрыг ер нь бол илэрхийлдэг. Тэгэхээр та энэхүү харилцаанаас өмнө ерөөдөө нэлээх нэг талын хайр буюу яг та л өөрөө хайртай байсан харилцаанд маш их олон удаа ер нь бол орж исэн байна гэж эндээс бол ер нь бол харагдаж байна. Тэгээ тийм ч болохоор яг ингээд та ингээд маш их шархалсан болохоор яг энэхүү харилцааг бас ингээд бүтэх болов бүтэхгүй болов гэж дотроо бас маш их ингэж ботсон гэж ер нь эндээс ингэж харагдлаа. За тэр хүний яг ерхий шинж чанар гээд хөзрүүд гаргаж ирэхэд Seven of Cups, за Ten of Swords, Eight of Wands гээд энэ хөзрүүд гарч ирсэн. За тэгэхээр энэ хүн маань бас яг тантай адилхан сонголт бас яг ингээ сайн хийж чаддаггүй төрлийн хүн байна. Яг ингээ сонголтын дээр ерөөдөө нилээх ингээд толгой нь эргэждэг тийм төрлийн хүн байна. Тэгээд мөн басгүй энэ хүн маань яг амархан гонигддаг төрлийн хүн байна. Жохон амархан депресд өтдөг ч юм уу те. Яг ингээд маш амархан гонигддаг ч юм уу те. Яг ингээд ямар нэгэн зүйлээс болж ерөөдөө амархан гонигддаг төрлийн хүн байна. Тэр мөн басгүй энэ хүн байна. Нилээх ингээд таныг бодоход шууд ямар нэгэн тийм үйл хөдлөл шууд авах ингээд чадвартай. Ингээд та болохоор зэрэг яг ингээд энэ нөгөө нэг өөрчлөлтөнд нэх амар дуртай биш гэд хэлсэн шүү дээ. Тэгэхэд энэ хүн болохоор зэрэг яг өөрөө өөрчлөлтөд харин ч ингээд эргээр хүлээж авдаг өөрчлөлтийг. Тэгээ тийм ч болохоор шууд өөрчлөлтийг ингээд хийхийг хүсдэг. Ингээд тийм төрлийн хүн байна. За тэгээд болохоор зэрэг дараа нь The Fool, Four of Pentacles, за тэгээд Three of Pentacles гэдэг энэ үзрүүд гарч ирлээ. За тэгээд энэ хүн маань ерөөдөө яг ингээд яг шин зүйлсийг эхлүүлэхдээ амар сайн. Тэгээд тэрийгэ доктортой авч явахдаа бас маш их сайн гэж энэ үзэр дээр ер нь бол буулаа. Тэгээд багаар ажиллах чадвар маш өнөртэй. Бус хүмүүстэй ингэж хамтаар ингэж ажиллаж чаддаг. Тэгээд бас ерөөдөө санхүүгийн яг нөгөө нэг одоо basic хэрэгцээ буюу яг ингээд байр машин гэдэг ч юм уу те. Тиймэрхүү зүйлсүүдийг ерөөдөө авцсан гэж ер нь бол хөзөр дээр бууж ийн. Тухайн хүмүүс маань ерөөдөө санхүүгийн яг эрхчлөөнд яг өөрийнхөө хувьд яг basic хэрэгцээний хувьд ерөөдөө хүрсэн гэж энэ дээр бол харагдаж байна. За яг та хоёрын маань ерхий байдал ерөөл эндээс ингээд харлаа. Зурчлаар энэ хоолон дээр юм толоод байна. Тэгээд хоолоос өдрөө юм ялла. Би нэг усуу юм уу? За дараа нь болохоор зэрэг 10 аяг гарч ирсэн. За тэгэнгүүтээ Knight of Cups гарч ирсэн.
Тэнгүүдээ дахиад King of Cups гараад ирсэн. За тэгээд дараа нь болохоор зэрэг дахиад 9 аяг гарч ирсэн. Бөө аягнууд гарч ирлээ. Аяг. Бүх аяг. Тэнгүүдээ дараа нь ингээд энэ хүзэр гарч ирлээ. Emperor гэдэг хүзэр, эзэн хаан гэдэг хүзэр. Тэгээд 3 сэлэм доошоо харсан. За тэгээд Page of Pentacles буюу одоо зоостой бол юм уу яг ингэ монголоор орчуулахаар амар сонин юм болоод идэм аа. За тэгээд энэ хүний хувьд болохоор зэрэг за King of Swords, Two of Cups, the Sun, тэгээ Four of Pentacles, тэгээ Nine of Cups, тэгээд The World гэдэг нөхцлүүд гарч ирлээ. За тэгэхээр та болохоор зэрэг тэр хүнийг яг юу гэж боддог вэ гэхээр таны хувьд яг хүсэн хүлээсэн хүн бол энэ хүн мөн гэж эндээс бол харагдаж байна. Ягаад гэвэл яг ингээд Cups буюу нөгөө нэг аягнууд нь бүгдээрээ сэтгэл хөдлөлтөй холбоотой байдаг. Тэгэхэд энэ хүзэрнүүд бүгдээрээ 9 10 буюу хамгийн сайн ингээд Cupsууд нь гараад ирлээ. Тэнгүүдээ дахиад Knight of Cups, King of Cups гэд хоёр ингээд эрэхтэй тэгсэн мөртлөө ингээд Cups барьсан. Тим эрэгтэйчүүд гарч ирлээ. Тэгэхээр яг таны сэтгэл хөдлөлийг энэ хүн маш их сайн сонсож чаддаг гэж ерөөдөө та боддог. Мөн басгүй яг ингээд таны хүсэн хүлээсэн бусдад бахархаж ярьдаг хүн байна. Тэгээд таны сэтгэл хөдлөлийг сайн сонсож чаддаг, таныг ингээд тайван байлгаж чаддаг, тайвшруулж чаддаг энэ хүн. Яг өөрөө ч гэсэн нэлээд тайван хүн гэж та ер нь бол энэ хүнийг бодож байна. Тэгээд яг сануулж хэлэх зүйл нь болохоор зэрэг за сануулж хэлэх зүйл ч юм уу яг ингээд тэр хүний талаар бас ингээд тэг ингээд төгсгөн гэж байхгүй шүү дээ тий яг ингээд хүсэн хүлээсэн хүн ч гэсэн бас ингээд жоохон алдаа дутагдaltaй байж магадгүй. Алдаа дутагдал нь болохоор зэрэг яг та тэр хүнийг жоохон мөнгөө хитрхийх үрээд идэг гэж эндээс бол харагдаж байна. Тэр хүн жоохон үрлэгэн гэж юм бол та жоохон боддог. Тэгээ мөн басгүй яг ингээд яг төлөвлөгөөнийхөө дагуу явдаггүй, ийш тийш ингэж өсчдөг. Яг ингээд ямар нэгэн зүйлийг хийж эхлүүлээ, яг тэрнийхээ дагуу явъя гэж ингэж тууштай бас ингэ сайн явж чаддаггүй. Яг ингээд таны хувьд сэтгэл хөдлөлийг чинь л яг ингээд сайн хангааж чаддаг болохоос биш яг ингээ явн тууштай ханддаггүй, жоохон өсцсөн гэж юу нь бол та боддог. Тэгээд бас 3 сэлэн доошоо харж гарч ирсэн. Тэгэхээр 3 сэлэн болохоор зэрэг яг өөрөө heartbreak буюу зүрх шархалгыг илэрхийлдэг. Тэгэхэд энэ үзэн доошоо харж гарч ирэхээр тэрийг бол таныг эдгэж ийн гэж юм бол гарч ирж байна. Тэгэхээр таны яг өмнө нь ингээд өөр хүмүүст сайн байгаа тэр чинь ингээд одоо дутуу үнэлэгдсэн байдлыг тань энэ хүн ингээд эдгээдэг гэж юм бол эндээс гарч ирлээ. За тэгээд нөгөө чинь болохоор зэрэг юу гэж бодоод байна вэ гэхээр King of Swords, Two of Cups, The Sun гэдэг энэ өдрүүд гараад ирсэн. Тэгэхээр нөгөө чинь болохоор зэрэг тантай байхад ерөөдөө маш тухтай байдаг. Ерөөдөө таныг бүр зүгээр л яг ингээ soulmate гэж ерөөдөө эндээс ингээ ботцсон байна. Яагаад гэвэл soulmate гэж бодсон тэгээд ингээд амар таныг аз жаргалтай болгодог болохоор таныг soulmate гэж бодсон. Тэгээд бас таныг маш их ухаантай гэж юу нь бол боддог. Яг ингээд та таны хэлж байгаа зүйлс, ярьж байгаа зүйлс одоо бодож сэтгэж байгаа тэр бүх зүйлүүдээ ингэж гаргаж байгаа байдал мөн юу уншиж байгаа тэр бүх зүйлсүүдийг чинь ингээд тэр хүн мэддэг. Тимч болохоор ингээд мэддэг болохоор таныг маш ухаантай гэж юу нь бол боддог гэж эндээс харагдаж байна. Тэгээд таныг ер нь бол жоохон зөрүүд гэж бас боддог. Яг ингээд жоохон зөрүүдтэй яг ингээд таны яг ингээд хэлсэн зүйлийг чинь яг ингээд та нэг зүйл хэлэх юм бол тэрийг ингээд нэг юм өөрчлөлт байдаггүй гэж бол эндээс бол харагдаж байна. Тэгээд Nine of Cups тэгээд The World гэхээр энэ хүн маань яг өөрийгөө танд яг ингээд бүрэн бүтэн байгаа болов яг ингээд би энэ хүнийг хангалттай жаргаж чадж байгаа болов гэж өөртөө ингэж илүү жоохон санаа зовж байгаа гэж эндээс бол харагдаж байна. Тэгээд ер нь бол тантай нэлээх гадаад явахыг нэлээх хүсэж байна яг тэр хүн
энэ хүн гадаад явахыг ерөөдөө маш хүсэж байна. Ерөөдөө та хоёрын яг ерөнхий байдал ерөөдөө маш их хөөрхөн байна. Two of Cups гарч ирсэн, Sun гарч ирсэн, тэнгүүдээ 10 аяг, 9 аяг, Knight of Cups, King of Cups, тэнгүүдээ 3 юу доошоо гараад ирсэн, тэнгүүдээ King of Swords, тэнгүүдээ The World гараад ирсэн. Тэгэхээр ингээд ерөөдөө энэ хүн маань яг өөртөө жоохон insecure байгаа болохоос ш яг ерөнхий байдал дээр та хоёр маань үнэхээр хөрхөн байна. Би нэгээ ерөөдөө нилээх ингээд хөрхөн боддог гэж эндээс гарч ирлээ. За дараа нь болохоор зэрэг та хоёрын яг ерөнхий байдал гэж. За та хоёрын яг ерөнхий байдал гэд уншсан чинь King of Swords, Page of Pentacles доошоо харсан, 9-ийн зоос дээш харсан, 10-ийн сава доошоо харсан, за тэгээд The Hermit дээш харсан, 4-ийн аяг дээш харсан, King of Swords дээш харсан, за тэгээд 6-гийн сэлэн дээш харсан, за тэнгүүдээ Ace of Wands доош харжээ. За, Knight of Swords, Page of Pentacles. Энэ хоёр нь болохоор зэрэг юу илэрхийлж байна вэ гэхээр та хоёр маань хитрхи ямар нэгэн зүйлийг амин хурдан түргэн хийх гээд байна. Яг ингээд хамт байхдаа ялангуяа тэр нь мөнгөтэй холбоотой шийдвэр байна. Одоо жишээлбэл хамтдаа байр авдаг ч юм уу, эсвэл яг хамтдаа ярваа нэг ингээд тэ одоо машин авдаг ч юм уу, эсвэл яг хөрөнгө оруулалт хийлээ гэж бодоход яг ингээд тэрийг ямар нэгэн байдлаар яг сууж агаад яг ингээд хамтдаа сайн ярилцж байгаа тэ сайн гэж бодож байгаад ингээд шийдвэр гаргахгүйгээр шууд шийдвэр гаргах гэдэг гэж эндээс бол бууж юм. Тэгэхээр тэр чинь болохоор зэрэг жоохон буруу шийдвэрүүд байж магадгүй шүү гэж хөзөр анхааруулж байна. За тэгээд яг энэхүү харилцаа нь яг ерөөдөө 9-ийн зоос шиг ерөөд нэлээх тансаг харилцаа байна. Та хоёрын яг хоёулаа яг ингээд санхүүгийн эрхчлөлөнд хүрсэн. Тийм ч болохоор хоёулаа бие биендээ маш их ингэж бэлэг өгдөг, тансаг бэлэг өгдөг ч юм уу те. Эсвэл яг ингээд амирх тансаг болзоонд явдаг ч юм уу те. Ингээд мөнгөтэй холбоотой зүйлсүүд нь бүгд тансаг байдлаар ер нь бол харагдчихна. Тэгээд 10-ын саваа доошоо орж гарч ирсэн гэхлээр яг энэ нь болохоор зэрэг яг ингээд та хоёр яг хамтдаа байхдаа хоёулаа бие биенийхээ хувьд хэцүү байгаа зүйлсээ ингээ хоёулаа мартагнуулж чаддаг. Хоёулаа бие биенийхээ ачаанаас нь хөнгөлцөж чаддаг гэж ер нь бол эндээс болоо. За тэгээд The Hermit тэнгүүдээ 4 аяг гарч ирсэн. Тэгэхээр яг ингээд анхандаа болохоор зэрэг яг та хоёрын аль нэгэн ч юм уу те аль нэг нь эсвэл яг хоёулаа нэг амир энэ харилцааг ингээд цаашаа ийм хүртэл ингэж явна гэж ер нь бол бодоогүй. Тэг ерөөхдөө яг анхандаа ер нь таны талаас ч юм уу эсвэл яг тэр хүний талаас энэ харилцаа нь жоохон дургу байсан гэж эндээс бол харагдчихээн. Яагаад гэвэл яг энэ харилцаа хэрэггүй яг анхандаа ингэ нэг амар хайр хүсээгүй байхад яг ингэ та хоёр бие биендээ ингэ учирсан гэж ер нь бол харагдчихээн. Яг ингэ нэг нь болохоор зэрэг өөрийгөө илүүх олохын тулд өөрийнхөө нөгөө soul searching буюу те яг өөрийгөө яг юу хүсэж байна, би яг ямар хүн бэ гэж ингээд өөрийнхөө талаас илүү их ингээд бодсон байсан бол нөгөөт нь болохоор зэрэг яг хайраас илүү өөр зүйлсүүдэд ингээд тавих одоо цаг зав нь хитрхи их байсан болохоор хайрыг бол хүсээгүй гэж ингээс хоёр талаас чи хоёуландаас нь ерөөд бол тэгж гарч ирлээ. За тэгээд King of Swords болон 6-гийн Sword гараад ирсэн. Тэгэхээр яг ерөөдөө та хоёр маань хоёулаа яг Монголоос ч юм уу эсвэл яг одоо амьдарч байгаа газараас нүүе гэж ер нь боддtiin байна. Тэгээд яг энэ харилцаа яг ингээд бүр ингээд physical intimacy гэхээсээ илүү яг ингээд оюун ухааны харилцаа байна гэж эндээс бол харагдчихээн. Яг л Ace of Wands доошоо гарч ирсэн. Гэхдээ King of Swords дэшээ гарч ирсэн. Спортууд яг ерөөдөө яг оюун ухаан хэл яра харилцааг илэрхийлдэг. Тэгэхэд дээшээ харж гарч ирэхээр яг ерөөдөө та хоёр маань ингээд тэг ингээд одоо физиологийн хэрэгцээ гэхээсээ илүү яг ингээд хамтдаа байхдаа яг бие биентэйгээ ярьдаг яриач нь илүү их ингээд хоёрыг ингээд бие биендээ хайртай болгосон гэх юм уу. Тэгэхээр яг ерөөдөө эндээс харахад
та хоёр маань хоёулаа яг ингээ агаарын орднууд ер нь бол байх боломжтой. Галын орд ер нь их юм тэгж харагдахгүй байна. Яагаад гэвэл Ace of Wands буюу яг ингээд галын ордыг илэрхийлдэг, хүсэл тэмүүллийг илэрхийлдэг одоо секс байлаа гэхэд одоо сексийг илэрхийлдэг үзэр аахгүй юу. Тэгэхэд энэ үзэр маань доошоо гарч ирэхээр ерөөдөө та хоёр яг нэг амар секс гэхээсээ илүү яг ингээд оюун ухааны харилцаа холбоог чухалчилдаг хүмүүс байна гэж эндээс боож байна. За тэгэхээр яг одоогоор яг таны ордыг ер нь бол яг харъя. За энэ болохоор зэрэг яг ингээд нарсаар мандалт байж болно. Эсвэл яг ингээд одоо хаус бас байж болно. Одоо жишээлбэл Эрес гарч ирэх юм бол онны орд гарч ирэх юм бол та нэгдүгээр байшиндаа их олон гаригтай байдаг ч юм уу те. За таны орд ихэр ном үхэр гэж гарч ирлээ. За таны хосын орд ихэр ном дахиад ихэр гарч ирлээ. Тэгээд дахиад хай. За Скорпио буюу хилэнцэн орд гарч ирлээ. Тэгэхээр нэлээд хоорондоо төстэй ингээд ордууд амирх гарч ирлээ. Тэгээд амирх сонирхолтой байлаа. Яагаад гэвэл ихрийн орд яг энэ хүний хувьд 2 удаа гарч ирсэн. Тэгээд таны хувьд бас ихэр гарч ирсэн. Тэгээд яг агаарын ордууд бас ингээд гарч ирэх магадaltaй байна гэдгсэн чинь ингээд гарч ирж байгаа нь бас амирх сонирхолтой байна. За тэгээд тоорт маань нөхөх яг ерөхийн зөвлөгөө яг юу байна вэ гэдэг ингээд Астро Шоноос ингээд зөвлөгөө авъя. За Скорпио 2 сар гэж байна. За тэгэхээр та хоёр маань яг ерөөхдөө мөнгөний тал дээрээ, санхүүгийн тал дээрээ ерөөхдөө их анхааралтай байх хэрэгтэй байна. Ягаад гэвэл санхүү чи яг ингээд маш их дээшилж доошлдог. Тэрийг болохоор зэрэг ингээд доктортой байдалд аваач хэрэгтэй байна. Тэгээд бас санхүүгийн байдлаа бусдаас жоохон нуух хэрэгтэй байна гэж үзэр дээр биш үзэр гинэ. Астро шоу дээр ерөөдөө гарч ирлээ. Бусдад нэг амар их мөнгө олдог, их ингэдэг гэдгээ ер нь бол хилээд авах шаардлага байхгүй. Хэдэн төгрөг олдог, яаж хийдэг гэдгийг ер нь бол бусдад бити хэлээрэй гэж ер нь бол эндээс зөвлөж байна. За тэгээд яг энэ хүртэл сонссон нэг дугаарыг хүзрийг сонгосон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн уншлагаараа уулзъя. Баяртай. За 2 дугаар өдрийг суулсан хүмүүс маань уншлагатаа тавтаа морилно. За 2 дугаар өдрийг суулсан хүмүүс ийм зүрхэн гэрэлтэж байгаа модыг тэрж байгаа бүсгүйг одоо сонгосон байгаа. За тэгээд ингэ харж яваад нэг юм хөө. За тэгээд энэ хүзэр нь яг өөрөө close your eyes and tell yourself that you deserve to feel joyful. You can allow joy into your life regardless of the circumstances you currently find yourself in. Гэдэг чинь. За тэгэхээр нүдэн ханаад өөртөө ингэж хэлээрээ чи баяртай байх хэрэгтэй гэж хэлэх хэрэгтэй. За тэгээд яг одоо байгаа нөхцөл байдлаас чинь үл хамааран чи амьдралдаа одоо баярлах эрхтэй гэж өөртөө зөвшөөрөөрэй гэж юм бол хэлж байна. Тэгэхээр та бүхэн маань баярлах эрхтэй хүмүүс шүү. За тэгэхээр таныг үзэхэд болохоор зэрэг Ace of Air, тэгээ 5 of Air, тэнгүүдээ The Lovers гэдэг үзэр доош гарч ирлээ. За тэнгүүдээ The Fool, The Sun, The High Priestess, тэнгүүдээ Ace of Earth гэдэг энэ үзрнүүд бас гарч ирлээ. За тэгэхээр таны болохоор зэрэг үзрүүд яг юу гэж хэлж байна гэхэлээ нэлээх ухаантай хүн байна. Гэхдээ яг ингээд найзыгаа сайн ингэж сонгож чаддаггүй. Таны эргэн тойронд ерөөдөө нэлээх хурамч худалч найзууд их байна. Мөн бас хүү яг ингээд шийдвэр ерөөдөө сайн гаргаж чаддаггүй. Хоёр талд маш их хөрөвдөг тийм хүн байна гэж ер нь бол хөтрүүд хэлтлээ. Тэгээд бас ерөөдөө жоохон хүчиг нэлээх гинэн хүн байна. Яг ингээд гинэн мөн бас хүү яг ингээд яруу нэгэн зүйлийг ингээд шинээр эхлүүлэх дуртай.
тэрнээсээ аз жаргал мэдэрдэг тийм хүн байна гэж энэс гарч ирж байна. За тэгээд яг зөн сөн маш их ихтэй. Тэгээд нэлээх аз жаргалтай, жоохон хүчиг, яг ингээд амирх тоглох дуртай гэдэг ч юм уу нэг тиймэрхүү хүн байна гэж эндээс бол харагдаж байна. Тэгээд магадгүй ойрын хугацаанд нэлээх дажгүй ажилд орж бол магадгүй юм шиг байна. Эсвэл орлогын их өсвөр шинээр гарах ч юм уу нэг тиймэрхүү зүйл бол гарч ирж байна. Эсвэл яг та өөрөө яг ийм одоо зан чанараас гадна яг өөрөө нэлээд жоохон тайван яг ингээд хэрүүл маргаан гарлаа гэхэд ерөөхдөө нэлээх тайван байдаг төрлийн хүн байна гэж эндээс харагдаж байна. Харин нөгөө хүн чинь болохоор зэрэг ямар хүн бэ гэхлээр яг өөрөө бас маш их тайван, бүр амар их тайван хүн байна. Тэгээд бас нэлээх гэр бүлсэг хүн байна. Гэр бүлийнхээ амар амгалан маш их ингэж чухалчилдаг. Тэгээд уламжлал танилцаанд дуртай тийм хүн байна. Тэгээд яг нөгөө хүн чинь болохоор зэрэг нэлээх ингээд бас жоохон гинэн төрлийн хүн байна. Тэгээд яг ингээд ухаалаг, яг ганцаардмал. Тэгтээ бас яг ингээд яруу нэгэн тийм одоо ингээд сургалт, семинар гэдэг ч юм уу яг өөрийгөө хөгжүүлэх тиймэрхүү зүйлс дээр бас жоохон залхуурдаг тийм төрлийн хүн байна. Тэгээд бас нэлээх нөгөө нэг өөрийнхөө хүссэн зүйлийг бүр ингээд мастер болтолно, бүр ингээд өдөр болгонд автдаг тийм төрлийн хүн байна гэж энэ хүзрүүд маань хэлж өглөө. Тэгээд ерөөдөө та тэр хүнийг нэлээх жоохноос нь мэддэг байсан юм шигтэй тийм санагдсан тохиолдол их байна. Эндээс бол тэгж гарч ирлээ. За тэгээд та болохоор зэрэг юу гэж бодоод байна вэ гэхлээр та болохоор зэрэг яг ингээд энэ хүнийг хүссэн хүлээсэн маш их удаан хугацааны дараа орж ирсэн хүн байна. Яг энэ хүн маань тэгээд заримдаа болохоор зэрэг яг ингээд тэр хүний маань ингээд гаргаж байгаа санаа нь ерөөхдөө маш их гинтийн болохоор та яг ингээд тэр санаанд нь ингээд жоохон таардаггүй гэх юм уу ингэж жоохон сонио санагддаг байж магадгүй юм. Гэхдээ яг ингээд бодоод үзэхээр та хайртай, тэр хүн ч гэсэн ингээд танд маш их хайртай гэж юм бол бодогддог. Энэ харилцааг ерөөхдөө яг одоогоор бол та үнэхээр ингээд тэнцвэртэй харилцаа гэж ер нь бол боддог гэж ер нь бол харагдлаа. Тэгээд энэ дээр болохоор зэрэг яг ингээд жирэмсэн эмэгтэй харагдаж байгаа. Яг ингээд хос ингээд харагдаж байгаа. Тэгэхээр магадгүй жирэмсэлтийг бас илэрхийлж магадгүй. Тэгээд бас Two of Cups гараад ирсэн. Хоёрын аяг. Тэгэхээр ерөөдөө та энэ хүнийг soulmate эсвэл яг үнэхээр ингээд энэ хүний хажууд үнэхээр та тайван амгалан байж чаддаг гэж эндээс бол бодож байна. Тэгээд яг 10-ын одоо сэлэм дээшээ харж гарч ирсэн. Тэгэхээр энэ хүнээс болж яг шархлах тохиолдол бас их байдаг. Энэ хүн жоохон хурц үхтэй бас байж магадгүй. Тэнийг хурц үгээрээ ингээд маш их ингээд хэцүү байдалд оруулдаг гэж бас эндээс бол харагдаж байна. Гэхдээ яг ингээд та хэдийгээр тэмжигсэн энэ хүн таны ингээд хүлээсэн хүн нэгдүгээр, хоёрдугаар таныг үнэхээр тайван байлгаж чаддаг. Тэгээд бас таанд үнэхээр ингээд тэгш харилцаа та өөрөө тэгш харилцаг хүсдэг. Тэгсэн чи яг энэ хүн үнэхээр ингээд тэгш харилцаг өгч чаддаг болохоор та ингээд энэ хүн дуртай гэж эндээс харагдаж байна. За нөгөө хүн чинь болохоор зэрэг юу гэж бодоод байна вэ гэхлээр Hermit гараад ирсэн. Тэгэхээр яг ингээд эндээс харуул Hermit энэ дээр гарч ирсэн, энэ дээр Hermit гарч ирсэн, энэ дээр Hermit гарч ирсэн. Амар сонирхолтой. За нөгөө хүн чинь болохоор зэрэг яг таныг The Hermit, The World, Ten of Wands гэдэг нэг хартаа The Hermit, The World, Ten of Wands. За тэнгуүдээ дахиад Six of Cups, Nine of Swords, Two of Pentacles, Seven of Pentacles гэж гарч ирлээ. За тэгэхээр энэ дээр Seven of Pentacles гарч ирсэн. Энэ дээр дахиад Seven of Pentacles гарч ирсэн гэхэлэр та хоёр бие бинийгээ хоёулангийн яг ингээд ижилхэн боддог гэсэн үг. Тэгэхээр энэ хүнээ ч гэсэн та үнэхээр их ингээд хүлээж иж гарч ирсэн хүн нь байна
гэж эндээс бол харагдчихээн. За тэгэхээр энэ хүн болохоор зэрэг таныг нэлээх ганцаардмал гэж юм бол хардаг. Ганцаардмал яг ингээд soul searching буюу яг өөрийгөө илүү олох тал дээрээ ингэж ханддаг төрлийн хүн байна гэж юм бол гарч ирж байна. Тэгж ингэж одоо хардаг. Тэгээ мөн басгүй ингээд дандаа хамт ерөөдөө гадаад явахыг хүсдэг. Эсвэл яг ингээд таныг гадаадад амьдрал илүү зохилтой гэж энэ хүн боддог гэж байна. За тэгээд 10 саваа гарч ирсэн болохоор зэрэг та яг ингээд өөрийгөө маш их ингээд зовоох дуртай хүн байна гэж тэр хүн хардаг. Яагаад гэвэл 10 саваа нь болохоор зэрэг ингээд бүх хүмүүс тийм гэж хэлхийг ер нь илэрхийлдэг. Тэгэхээр та өөрөө ингээд сайхан сэтгэлээсээ болоод өөрийгөө зовоодог буюу яг өөрийнхөө ингээд ачаа ихтэй байхад та дахиад ингээд өөр хүмүүст ингээд тусалдаг. Одоо ингээд жишээлбэл одоо ээжтэй энд ингээд туслана, найзтай туслана, тэр нь туслана, энэ туслана гэсээр байгаад ингээд маш их ачаатай. Тэгээд тэрнээс болоод өөрийгөө маш их ингээд зовоож ядардаг байхад дахиад ингээд өөр хүн ирээд тэгээд надад туслаач гэвэл та яг үгүй гэж хэлж чадахгүй ингээд шууд заагадаг. Тэгвэл тэрнээс ч нөгөөдөд энэ хүн бас ингээд тэмд чинь бас жоохон дургу гэж энэс бол харагдчихээн. За тэгээд Six of Cups гарч ирсэн болохоор зэрэг яг таныг бас ингээд энэ хүн ингээд жоогноос ч ингээд мэддэг байсан юм шиг тийм бодол бол энэ хүн дээр бас ингээд амар их төрдөг гэж эндээс бол харагдлаа. Гэхдээ энэ ер нь бол харилцаа бас ингээд амар их ингээд жоогноосоо хамт байсан ч юм уу те. Эсвэл яг ингээд 10 жилээсээ юм уу эсвэл яг оюутнаасаа илүү ингээд ажилтан болох хүртэл ч юм уу те, ажилд гарах хүртлээ бас хамт байсан харилцаа бас байж магадгүй. Тиймч болохоор бас ингэ жирэмслэлт хүлээж иж бас магадгүй л гэж бодож байна. За тэгээд Nine of Swords, Two of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр энэ хоёр үзэр нь болохоор зэрэг яг таны талаар энэ хүн маш их боддог, маш их санаа зовдөг гэж энэ нэр нь бол эндээс харагдлаа. Тэгээд бас яг ингээд цаашдын харилцаагаа яг ингээд доктортой байх болов, докторчих болов, яг ингээд үнэхээр цаашаа бид хоёр хамт байх болов гэж маш их ингэж санаа зовдөг гэж ер нь бол эндээс харагдаж байна. За тэр хүн болохоор зэрэг яг иймэрхүү бодолтой байд юм байна. За тэгэхээр хоёрын яг ерөнхий харилцаа, ерөнхий байдал чи ямархуу байдаг вэ гэхлээр ер нь бол та хоёрыг ингээд нэлээх удаан хугацаанд үерхэд хамт байхаар ер нь бол харагдаж байна. Нэлээх удаан хугацаанд үерхэд тэгээд бие биендээ үнэхээр ингээд сайн харилцаа байна. Гэхдээ яг үнэндээ яг ингээд энэ харилцааг эхлэхэд та яг энэ хүнтэй үерхгүй байх уу гэж дотроо маш их ингэж бодсон. Эсвэл энэ хүн тэгж бодсон гэж эндээс бол харагдаж байна. Тэгээд яг ингээд таны дотоод зүрх сэтгэл чинь яг ингээд үерхмээр байсан учраас энэ хүндээ үерхмээр байсан учраас та ингээд үерсэн гэж юм бол эндээс харагдаж байна. Тэгээд энэхүү харилцаа нь болохоор зэрэг яг ингээд бие биендээ маш их зүйл ингээд зааж сургасан харилцаа байна. Яг ингээд та болохоор зэрэг яг өөрийгөө хорж исэн болвол тэрхүү харилцааг одоо таныг ингээд өөрийгөө тавьж явуулахад чинь өөрийгөө суллахад чинь тусалсан гэж ер нь бол харагдаж байна. Эсвэл тэр хүн ингээд тэгжсэн чинь та тусалсан ч юм уу те. Тэгсэн гэж эндээс бол харагдаж байна. Тэгээд яг ерөөхдөө ингээд та ч юм уу эсвэл яг нөгөө хүн чи яг өөрийгөө ингээд ганцаардуулаад ганцааринг ингээд байлгаад тэ ингээд өөрийгөө зовоогоод байсан чинь яг ингээд нөгөө хүн чинь гараад ирсэн. Тэгэхэд яг ингээд одоо та болохоор зэрэг өөрийнхөө эсрэг үйл байгаад байсан чинь тэр хүн гарч ирээд та өөрийнхөө эсрэг байсан чинь буцаасан гэх юм уу? Ингээд тэгсэн гэж юу нь бол эндээс харагдаж байна. За тэгээд Queen of Cups гээд хүзэр гарч ирсэн. Тэнгүүдээ дахиад 7-гийн сэлэн гарч ирээд Queen of Swords, Temperance дошоо харсан. The Hermit гарч ирсэн. Тэгээд дахиад The Tower, The Devil гарч ирлээ. За тэгэхээр энэхүү харилцааг болохоор зэрэг яг эхлэхэд болохоор зэрэг ингээд усны орцтой
эмэгтэй хүн нэлээх дургу байсан байна гэж эндээс бол гарч ирж байна. Ингээд Артур ч муулсан ч юм уу те. Ингээд яг энэ хоёр яагаад эхэлж байгаа, энэ хоёрыг ингээд яхахлаар ингэдэм гэдэг ч юм уу те. Нэг юм усны орттой эмэгтэй хүн ерөөдөө та хоёрыг нэлээх Артур ч муулж явсан. Тэрийг болохоор зэрэг та хоёр маань нэг амар анзаараагүй байна гэж ер нь бол эндээс бууж байна. Тэгээд бас ерөөдөө яг ингээд найзууд дунд чинь юм уу те. Ерөөдөө тань яг найзууд дунд чинь таныг муу байлдаг хүмүүс байсан бол энэхүү харилцаанаас үүдээд бас ингээд тэгж муу байлдаг хүмүүс чинь бас ингээд Артур ч муусан байна гэж ер нь бол эндээс гарч ирж байна. За тэгээд Queen of Swords гарч ирсэн болохоор та хоёрын хооронд яг ерөөдөө нэлээх нөгөө нэг юуны харилцаа байдаг. Одоо оюуханы харилцаа бол ерөөдөө бол байдаг. Та хоёр ингээд бие биендээ ингээд бие бинийхээ ингээд ботсон зүйлэг ботцсон байдаг ч юм уу те. Ингээд би яг тэгж утсан шүү дээ. Би яг ингэсэн шүү дээ гэдэг ч юм уу яг ингээд тиймэрхүү тохиолдол маш их байдаг гэж эндээс ер нь бол бууж байна. Тэгээд та хэдийгээр яг энэ харилцааг ингээд тэнцвэртэй харилцаа гэж бодож байгаа ч гэсэн яг үндэ энэ харилцааныг ингээд тэнцвэргүй харилцаа байх магадлал өндөртэй байх шүү гэж эндээс бол бууж юм. Тэгэхээр яг ингээд та энэхүү харилцааг бас ингээд сайн бодолцож үзэх хэрэгтэй шүү гэж бас бууж ин. Эсвэл ингээд ярилцаад үзэх ч юм уу те. Яг ингээд тэр хүн яаж хандж ийн, яг одоогийн нөхцөл байдал яг ямархуу байгаа вэ гэдэг ч юм уу те. Энэхүү байдал дээр нэлээх ингээд бодолцож үзээрэй гэж хөзөр зөвлөж байна. За тэгээд яг ингээд буусан чинь The Hermit, The Tower, The Devil гэд 3 үзэр гуруула буугаад ирлээ. Тэгэхээр яг уу энэ харилцаа бол яг ингээд магадгүй үрд мөнх байх харилцаа бол биш гэж бас эндээс харагдаж байна. Ягаад гэвэл The Devil үзэр гарч ирсэн болохоор тэгтээ биш The Tower үзэр гарч ирсэн болохоор тэгж хэлж байгаа. Тэгэд ягаад мөн басгүй яг ингээд The Hermit гарч ирсэн болохоор яг нөгөө хүн чинь яг ингээд үнэхээр ганцаараа баймаар санагдаж байгаа бас байж магадгүй. Тэгээ таа ч гэсэн яг үндэ бас энэ харилцаанаас жоохон ингээд залхацсан байх магадлал өндөртэй байна гэж гарч ирлээ. Тэгээд мөн басгүй Devil үзэр гарч ирсэн нь та хоёулаа яг ингээд угаасаа уулзрах ёстой байсан, угаасаа үерхэх ёстой байсан. Ягаад гэвэл өмнөх амьдралдаа яг ингээд та хоёр уулзраад тэгээд бие биендээ төлөх төлөөс байсан учраас ингээд энэ амьдралаа учирж байгаа. Тэгээд бие биендээ ерөөдөө төлөх төлөөстэй хосууд байна гэж ер нь бол The Devil үзэр гаргаж ирлээ. Тэгээд бие биендээ хитрхийх донтцсон байх магадлал өндөртэй. Яг ингээд салыг гэхлээр бие биенээсээ салж чаддаггүй ч юм уу те. Тийм тохиолдол ерөөдөө их байна. Тэгэхээр бас ингээд энэ хүртэл ингээд гайгүй явж ирсэн. Энэ хүзрөөс эхлээд ерөөдөө энэ хүзрүүд гарч ирсэн болохоор харилцаа яг ингээд нэг одоогоор та хоёр хамтран амьдарч эхлээгүй байх юм бол хамтран амьдарч үзээд те. Тэгээд харилцаа чи яг ингээд тэгш бос болоод ирэх юм бол тэр үеэс эхлээд ерөөдөө харилцаа улам дортохоос өмнө салах хэрэгтэй гэж ер нь л хүзэр юм бол бууж байна. Яагаад гэвэл The Tower болон The Devil хоёулаа энэ хоёулаа no joke бүр ингээд no joke буюу үнэхээр ингээд тоглоогүй зүйлүүд гарч ирлээ. За тэгээд нэг иймэрхүү байна. Тэгтээ яг заавал те бүр ингээд энэ хүзэр чинь яг ингээд доош харна гэсэн үг бол биш. Та хоёр хоёулаа ингээд The Hermit буюу та хоёулаа үнэхээр салахыг хүсэж байгаа болохоор энэ үзэрт гарч ирсэн гэж юмдээс бол ойлгож болно. Тэгэхээр та хоёулаа аль нэг нь бие бинийг олоогүй байдаг ч юм уу те. Эсвэл хоёулаа бие бинийг олоогүй болвол хамт байхдаа бие бинийг олсноор бас The Temperance үзэр дэшээ гарч ирээд энэ хоёр маань байхгүй боломж бас байх ч юм уу байхгүй ч юм уу бас те хэм мэдлээ. Тэгэхээр тийм болохоор тэрийг бас бодолцож үзэх хэрэгтэй шүү гэж эндээс харлаа. Тэгээд The Hermit гарч ирсэн та хоёр ерөөдөө баг хоёулаа бие бинийг нэх амар сайн олоогүй гэж юм бол харагдаж байна. Гэхдээ хамтдаа олох боломжтой тий. Хамтдаа олох боломжтой, хамтдаа байвал болох уу? Тэгээд тийм болохоор ингээд тэгж зөвлөж जैन. За тэгэхээр яг ингээд таны
Яг орд яг юу байна вэ гэж харж ирээ. За ном байна. Ихэр байна. Ямар сонирхолтой юм. Дахиад ном гараад ирлээ. За жинлүүр гэж гарч ирлээ. За нөгөөнийх чинь болохоор зэрэг матар. Ихэр. Өнөөдөр яасан их ихрүүд гарч ирнэ. За харслан гэд энэ гурван орд маань гарч ирлээ. Тэгээ та хоёрт маань яг ерхий зөвлөхөө астрошоноос хайж үзье. За та хоёр мань ерөөдөө карьерийн тал дээр илүү анхаарал хандуулах хэрэгтэй байна. Яг ажил, карьераа ер нь бол одоогоор маш их бодолцож үзэх хэрэгтэй. Тэгээд яг хоёулаа нэрнгээсээ ингээ карьерт анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Яг одоогоор яг та хоёрын яг амьдралд яг ингээд хайр дурлалын асуудал бол нэг ямар харагдахгүй байна. Тэгээд тийм болохоор ингээд карьер, ажил, санхүү тал руугаа илүү анхаарлаа хандуулаарай гэж эндээс бол зөвлөж байна. Мөн бас хүү эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй байна. Та хоёулаа. За тэгэж ер нь бол ерөөдөө астрошоноос зөвлөж байна. За тэгээд энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Хоёрдугаар үзрээс сонсон хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Тэгээд баярлалаа. Баяртай. Сайн сайхан бүхнийг бүгдийг хүсье. За 3 дугаар үзрээс сонсон хүмүүс маань онцлогдоо тавтаа морилно. 3 дугаар үзрээс сонсон хүмүүс маань ийм моготой 2 хосын зургийг сонгосон байгаа. Тэгэхээр энэ нь болохоор зэрэг power гэсэн үзэр байгаа. You instantly know what is right for you and you have the power to say no or walk away at any time гэдэг чинь. Тэгэхээр нэг чи яг өөрт чинь юу одоо зөв бэ? Юу чамд үйлчилж ийнэ гэдгийг мэдрэх зүүн сонтой. Тийм болохоор мөн басгүй чамд яг ингээд үгүй гэж хэлэх эсвэл явах хүч чадал байгаа. Хизээж чамд тийм хүч чадал байдаг болохоор тэрийг санаарай гэж нь бол гаргаж ирлээ. Тэгэхээр хүч чадал гэсэн юм үзэр байлаа. Тэгээд таны тухай ер нь ингээд уншсан. Тэгсэн чинь тэрэн дээр болохоор зэрэг яг ингээд Knight of Fire, the King of Earth, the Magician, the Sun, King of Fire, Four of Air, тэгээд the World гэд хүзрүүд гарч ирлээ. За тэгэхээр хүзэр болохоор зэрэг ерөөдөө таныг яг юу гэж хэлж байна вэ гэхээр та үнэхээр ингээ хүсэл тэмүүлэл ихтэй хүн байна. Эндээс бол харж байхад тэгээд бас ерөөдөө та нэлээх жоохон гал энерги ихтэй хүн байна. Мөн басгүй газар энерги ихтэй хүн байна. Тэгээд ерөөдөө та маш их хүсэл тэмүүлэл ихтэй. Тэгээд бас жоохон шудраг, жоохон ч гэж ерөөдөө маш шудраг, шулуун. Тэгээд бас яг ингээд ямар нэгэн тийм санаа сэтэл олохдоо маш их сайтай, санаачлагтай. Тэгээд бас санхүүгийн эрхчлөөнд ерөөдөө хүрсэн. Хэрвээ хүрч амжаагүй байх юм бол хүрх одоо бололцоо маш өндөртэй. Ер нь бол хүрх авьяас чадал ихтэй. Тэгээ яг хүсснээ авах тийм хүч чадал ихтэй гэж ер нь бол энэ дээр харагдчихээн. Мөн басгүй нэлээх жоох хүчиг яг тийм аз жаргалаар дүүрэн яг амар тайван тэгээд бас яг ийм одоо гадаад явах төлөвлөгөө маш ихтэй, эсвэл яг гадаад хэл сурах чадвар ихтэй тийм хүн гэж ер нь бол таныг хүзэр төсөллээ. Ер нь бол та маш их ингээд хөдөлмөрлөдөг, маш их хөдөлмөрч ажилласаг. Тэгээд тэрнийхээ хэрээр яг ингээд маш их мөнгө олдог гэж ер нь бол эндээс харагдаж байна. За нөгөө хүн дээр болохоор зэрэг юу харуулж байна вэ гэхлээр Eight of Swords, тэгээ Nine of Wands, за тэгээ Seven of Cups, Nine of Swords, King of Cups, Two of Swords,
Тэгээ King of Swords гэдэг энэ үзрүүд гарч ирлээ. Ерөнхийдөө тань дээр Major Arcana их гарч ирсэн. Энэ хүн дээр болохоор зэрэг Major Arcana баг гарч ирсэн гэхлээр яг энэхүү харилцаанд ер нь таны голлох үүрэг маш их байна гэж эндээс бол харагдаж байна. Магадгүй та ахинд дурлаад тэгээд яг энэ хүнийг одоо гуугаад гэдэг ч юм уу те. Эсвэл яг та яг анхны хөдөлгөөнд хийдэг ч юм уу. Нэг тиймэрхүү байдалтай байна гэж эндээс бол харагдаж байна. За тэгээд Air of Swords тэнгуудээ Nine of Wands гарч ирсэн болохоор зэрэг энэ хүн маань нэлээх өөрийгөө ингэж одоо бомлдог гэх юм уу? Өөрийгөө хязгаарладаг, өөрийгөө ингэж хүссэн зүйлээ ингэ хийж чаддаггүй, өөрийгөө хязгаарладаг гэж эндээс бол харагдаж байна. Мөн бас хөө юмд маш их санаа зовдөг, сонголт хийж ерөөсөө чаддаггүй. Тэгээд бас яг ингэж амар anxiety ихтэй, магадгүй заримдаа ингэж унтаж чаддаггүй ч юм уу те. Тиймэрхүү байдал ихтэй. Гэхдээ яг үнэндээ ингээ маш сайхан сэтгэлтэй. Тэгээд сонголт бас сайн гаргаж чаддаггүй. Гэхдээ тийм үнэнч шудрах тийм хүн байна гэж эндээс бол гараад ирж байна. Энэ хоёр хоёулаа сонголт хийж чаддаггүй гэдэг нь ер нь л илэрхийлж байна. За тэгээд та болохоор зэрэг энэ хүнийг яг юу гэж бодоод байна вэ гэхлээр яг ингээд энэ дээр Justice үзэр гарч ирсэн. Тэнгүүдээ Two of Wands, тэгээд Four of Wands, Eight of Wands, Four of Swords, the Star, тэгээд Knight of Wands, тэнгүүдээ бас дахиад Page of Wands гэдэг. Ерөнхийдөө та энэ хүнийг нэлээд хүсэл тэмүүлэл ихтэй гэж юу нь бол бодоод байгаа. Гэхдээ яг үүндээ хүсэл тэмүүлэл ихтэй хүн ер нь бол та. Яг энэ харилцааг ер нь бол авч явдаг хүн нь ер нь бол та гэж эндээс бол бууж байна. Гэхдээ та тэр хүнийг болохоор зэрэг нэлээд үнэнд шудраг. Тэгээд бас нэлээд ирээдүйтэй. Тэгээд магадгүй гэрлэх болцоотой гэж ер нь бол хардаг. Тэгээд тэр хүн яг одоогоор яг ингээд нэг ямар тийм өндөрлөгт хүрээгүй байгаа ч гэсэн ирээдүйд яг ингээд өндөрлөгт хүрэх болцоо маш их ихтэй гэж ер нь бол хардаг. Тэгээд бас нэлээх жоохон түргэн ууртай юм уу да гэж бас их хардаг. Гэхдээ бас яг ингээд түргэн ууртай ч гэсэн ерөөхдөө ингээд аливаа зүйлсэд ингээд тайвнаар ханддаг. Гэхдээ ингээд аливаа нэг ингээд одоо ингээд маргалдаан сөргөлдөөн байлаа гэж бодоод тэрэнд маш түргэн ер нь бол ханддаг гэж ер нь бол та харж байна. Тэгээд ер нь бол та тэр хүнийг ингээд одоо sexual одоо pleasure ер нь л амар их сайн өгдөг. Мөн бас хүн ингээд passionate буюу тэ ингээд амар хүсэл тэмүүлэл амар ихтэй ингээд sexual ингээд тэмүүлэл desire амар ихтэй буюу тэ одоо sexual хүсэл амар ихтэй гэж ер нь бол та хард юм байна. Та ер нь бол тэр хүнийг маш их ирээдүйтэй гэж ер нь бол хардаг гэж байна. За тэгээд тэр хүн чинь болохоор зэрэг таныг юу гэж хараад байна вэ гэхээр Five of Wands, Ten of Wands, the Hierophant, Queen of Pentacles, Five of Pentacles, тэгээд Six of Wands гэж хардаг байна. Тэгэхээр ер нь бол тантай үерхсэндээ тэр хүн маш их ингэж баярлдаг. Ерөөдөө баг ингээд дайнд хожсон юм шиг ер нь бас санагддаг гэж юм. Тэр хүн ер нь бол таныг бүр маш их ингээд тайван дүлгөөхөн тэгээд бас яг ингээд ажилсаг хөдөлмөрч хүн гэж ер нь бол хардаг. Мөн бас хөө ингээд эрдэм мэдлэг ихтэй. Тэгээд ёс заншил жоохон их дуртай. Тийм хүн гэж ер нь бол хардаг. Тэгээд таныг хитрхи их сайхан сэтгэлтэй. Тэгээд тэр сайхан сэтгэлээсээ болоод яг өөрийгөө зовоодог. Хитрхи их бүх бусдад заа гэж хэлдэг гэж ер нь бол ингээд боддtiin байна. Тэгээд мөн бас хөө жоохон шуналтай гэж хардаг байж магадгүй. Шууд хэлчих шиг боллоо уучлаарай. Гэхдээ ер нь бол жоохон шуналтай гэж хардаг байж магадгүй. Жоохон ингээ хэрүүл маргаа хийх гэдэг байж магадгүй гэж бас ингээ хардаг байж магадгүй гэж бодож байна. Тэгээ хэдийгээр ер нь бол та ингээд энэ харилцаа эхлүүлсэн байх магадлал өндөртэй ч гэсэн яг үнэндээ энэ хүн танд хитрхи их ингээд сэтгэл ингээд алдарсан байна. Ер нь бол та болохоор зэрэг хоёулаа л ингээд адилхан бие бинийгээ хайрлаж байгаа байх гэж боддог бол
яг энэ харилцааны хувьд яг тэр хүн өөрийгөө илүү их ингээд сэтгэл алдарсан гэж ер нь л боддог. Тэр хүн яг одоогоор өөрийгөө танаас илүү их ингэж хайрлаад байгаа гэж ер нь бол харж байна. За тэгээд та хоёрын яг ерөнхий байдал болохоор зэрэг ямар хөө байна вэ гэхээр the Hierophant доошоо гарч ирсэн, Three of Cups, the World доошоо гарсан, Five of Swords доошоо гарсан, the Emperor доошоо гарсан, Empress дэшээ гарсан. Тэнгүүдээ Eight of Cups дэшээ гарсан. Тэгээ Knight of Pentacles, тэгээ Queen of Swords гэдэг энэ үзүүрүүд гарч ирлээ. Тэгэхээр энэ харилцаа болохоор зэрэг яг ерөнхийдөө яг ингээд уламжлалт бос харилцаа байна гэж эндээс бол харагдаж байна. Яг энэ хоёр хүзэр хоёулаа уламжлалыг илэрхийлдэг. Тэгэхээр доошоо харсан. Тэгэхээр яг уламжлалт харилцаа гэх юм бол яг нөхөр нь ингээд юу руу одоо жишээлбэл ажил хийгээд хаад эмэгтэй нь болохоор зэрэг ар гэрээ авч явдаг ч юм уу тиймэрхүү харилцаа байдаг. Тэгэхээр энэ харилцаа болохоор зэрэг ерөөдөө уламжлалт бос харилцаа байна гэж эндээс бол харагдаж байна. Тэгээд бас мөн бас нэг талаараа яг та хоёрын яг ерөнхий байдалд аавууд чинь ерөөдөө нэлээх дургу, гэр бүлийнхээ чинь ерөөдөө нэлээх жоохон дургу гэж эндээс бол харагдаж байна. Тэгээд бас яг ингээд энэхүү харилцаанд одоо university буюу их сургуульд ингээд энэ харилцаатай байгаа хүмүүс байх юм бол яг ингээд энэ харилцаа нь хичээлд чинь амар муу нөлөө үзүүлдэг. Одоо сурлага хөдөлмөрт амар муу нөлөө үзүүлдэг. Мөн бас хэрэг ажилдаг хүмүүс байх юм бол ажилч чинь ерөөдөө муу нөлөө үзүүлж байна. Яагаад гэвэл яг хоёрын хин нэг нь яг ингээд жоохон одоо гарч орох гээд байдаг тийм байх магадлал амар өндөртэй байна гэж эндээс бол харагдаж байна. Эсвэл энэхүү харилцаа амар удаан хүлээж иж ингээд яасан одоо хүсэн хүлээж иж ингээд учирсан тийм харилцаа байна. Гэхдээ яг энэ дээр the world таны хувьд the world дээшээ харж гарч ирэхэд энэ дээр the world доош харж гарч ирсэн гэхэлэр ерөөдөө яг таны гадаад явхад энэ харилцаа амар нөлөөлөөд ер нь бол та гадаад явж чадахгүй байхаа энэ харилцаанаас болж тэгээд бас яг ингээд атаа зүртөө амар ихтэй байна. Яг ингээд энэ харилцааны хувьд болохоор зэрэг яг ингээд эмэгтэй амар ингээд энэ харилцааг авч явъя гэж ингээд бодоод байхад эрэгтэй нь бол нэг амар авч явъя гэж бодохгүй байгаа гэж эндээс бол харагдаж байна. Яг ингээд эмэгтэй хүний хитрхи одоо эмэгтэй хүний үүргээ гүйцэтгээд эрэгтэй хүн болохоор зэрэг ерөөсөө эрэгтэй хүний үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа юм бол эндээс харагдаж байна. Тэгээ тэрнээс үүдээд ерөөдөө та хоёр айл нэг юм чинь яг ингээд бие биенээсээ ингээд холдох ч юм уу бие биенээсээ ингээд сэтгэл чинь ингээд хөрөх ер нь бол магадгүй ингээд салах ингээд магадлал ихтэй байна. Ерөөдөө ингээд салъя гэж бодсон ч юм уу тиймэрхүү одоо зүйл бол байна. Тэгэд уг нь бол энэ харилцаа ингээд цаашаа ер нь бол ингээд нэлээ удаан хугацаагаар явах магадaltaй. Гэхдээ яг ингээд аль нэг нь ингээд хүсцэн бол эндээс бол харагдаж байна. Тийм байна. Яг хоо та хоёрын маань яг ингээд би бинийг амар сайн ойлгодог. Ингээд би биентэйгээ хамт байхад ингээд сэтгэл санаагаар сайн ч гэсэн яг ингээд энэ байдлаас болоод яг ингээд салах шийдвэрт хүрч магадгүй эсвэл яг хин нэгний зүгээр л ингээд одоо ингээд салъя гэж бодсон байна. Гэхдээ яг ингээд эндээс бол ингээд харагдаж байгаагаар зүгээр ингээд үгүй гэж хэлж одоо үгүй гэж хэлэх одоо хүч чадал байгаа, явах хүч чадал байгаа гэдэг юм бол санах хэрэгтэй шүү. За тэгээд нэг иймэрхүү байна. Тэгээд таны ортыг ер нь дэс харъя. Арслан, үхэр, хомох гэсэн үзрүүд гарч ирсэн. Ортууд гарч ирлээ. Тэгээд угаасаа тэр үенд галын ортууд болон газрын ортууд гарч ирэх гээдсэн.
За тэгээд нөгөө хүний чинь болохоор зэрэг орд нь болохоор зэрэг ном хонь дахиад ном гараад ирлээ. За тэгээ хилэнц гэсэн энэ ордууд байна. За тэгээ астро шоуус болохоор зэрэг та хоёрт өгөх ерөнхий зөвлөгөө яг амархуу байна уу гэж харъя. Сар 10. За биенийхээ сэтгэл хөдлөөс сэтгэл санааг маш сайн сонсох хэрэгтэй байна. Биендээ сэтгэл хөдлөлөө илэн далангуу ярих хэрэгтэй байна. Мөн басгүй яг ингээд энэ болохоор зэрэг яг ингээд биенийхээ одоо гэр бүлийг сайн мэдэхгүй байгаа хосууд амир их байж магадгүй юм шиг байна. Тийм болохоор гэр бүлдээ яг биенийгээ одоо хэрвээ үнэхээр ингээд зөвшөөрж ивэл үнэхээр хүсч ивэл танилцуулбал зүгээр байна гэж бас эндээс гарч ирж байна. Мөн басгүй яг одоогоор та хоёр биенийхээ одоо карьер тал руугаа илүү ингээд анхаарал тавих хэрэгтэй байна гэж эндээс бол гарч ирж байна. Карьердээ илүү анхаарал хандуулах хэрэгтэй байна. Карьер, ажил, мөнгө санхүү тал руугаа илүү анхаарлаа хандуулаарай гэж эндээс бол гарч ирж байна. За тэгээд энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгүүдээр уулзъя. Тэгээд маш их баярлалаа. Баяртай. Тэгээд ад жаргал сайн бүхнийг хүсье. За ерөөдөө өмнө нь ингээд холсон бичлэг хийсэн чинь тэрхүү холсон бичлэгүүдийг яг хүмүүс нөгөө нэг үзээд тэгэнгүүтээ хэтэрхий удаад байна гэдгсэн болохоор яг энэхүү хэсгийг та бүхэн хамгийн сүүлд бол харж байгаа хаа. Одоо ингээд баримт болгоод нотлогоо болгоод ерөөдөө оруулж ийн гэж ойлгож болно шүү.